Нийслэл хот гэж юу вэ? Хөдөө орон нутаг гэж юу вэ? Хот хөдөөгийн ялгаа. Хотоорсон хөдөө гэж юу вэ? Хотоорсон хөдөөд амьдарч буй иргэдийн ашигтай зүйл нь юу вэ? Тэдэнд тулгамдж буй асуудал. Хотоорсон хөдөөд амьдарч буй иргэдийн амьдрал хэрхэн өрнөж байна вэ гэдгийг хотоорсон хөдөө нэвтрүүлгээр та бүхэнд харуулах болно. Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй хотоорсон хөдөө нэвтрүүлэг үзэгч та бүхэнтэйгээ хараа голын иргэдээр байрлах хөтөл жимсгэн компани аврагцын талбай дээрээс үзэгч та бүхэнтэйгээ мэдлж байна. Ингээ үзэгч та бүхнийг хаан жимс гэдэг энэхүү сайхан бүтээгдэхүүний ашиг тусын талаар үзэгч та бүхэндээ мэдээллийг хүргэх болно. Монголчууд эртээр үеэс чацарган жимсийг хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн түүхтэй. Мөн хаадын зоогт ашиглагддаг байсан энэхүү шидэт жимсийг хаан жимс хэмээн өрөмжлөх болсон түүхч байдаг билээ. Чацарган жимсэнд С, А, Е, К, Д болон Б-гийн төрлийн бүх амин дэмүүд 200 төрлийн биологийн идэвхт элемент агуулгаддаг. Хүний биеийн дархлааг сайжруулахад чухал нөлөөлдөг чацарган жимс сэрүүний улиралд өөхөх тусам эрэлт хэрэгцээ нь улам ихсэж байдаг байна. Тиймээс энэхүү шидтэй жимсийг тариалан ард иргэдийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаж байдаг. Хөтөл жимсгэн компани нь 20 мянган ширхэг чацарганы тариалантай томоохон аж ахуй юм. За өдрийн төргий танд тарган тавтай намарч гэнэ үү? Оо сайхан намарч гэнэ. Тариа цэцэргэн маань дөнгөж хураагдж дуусаад одоо тэгээд бид өхөн ард иргэдтэй шадлаараа түүж авах гээд байгалийн баярыг цуг хуваалцаа сууж байна да. За тэгэхээр манай үзэгчид өөрийгөө танилцуулахгүй юу? За хөтөл жимсгэн компанид маань ямар албан тушаал дээр байдаг вэ? За би энэ хөтөл жимсгний үйл ажиллагаа буюу одоо энэ яг цэцэргийнхаа талбайн үйл ажиллагааг хариуцаад ер нь жилийн жил байж байдаг да. За. Тэгэхээр одоо хөтөл жимсгэн компани маань аж ахуйгаа эрхлээд үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жилийн өмнө үзэж байгаа юм бэ? За энэ жилд бол 3 дахь жилээ жимс хураалтыг бол авч байна. За тэгэхээр мөн халуунд хүйтэн тэсвэртэй жимс гэж яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр халуунда хэдэн градус, хүйтэнд хэдэн градусыг нь тэсвэрлж чаддаг юм бэ жимс маань? За миний ойлгож байгаагаар бол манай энэ маань ингээд 4-5 сортын байгаа гэдэг байгаа. Тэгэхээр бүгд таримл болч таарч байгаа юм. Одоо байглаас авчирсан байна уу? Ямар ч байсан энэ ингээд нутгшуулаад тарьчихаараа өвлийг даах чадвар байхгүй юм шиг байна. Одоо ингээл 9 сарын 15 гараад 90 жимс маань өөрөө хит болоод хайсан нэмгэрээд шүүс нэгтээд тэгээ одоо 9 сарын 15-наас хойш ингээд 90 нөгөө дааж чадхаа байгаа л тэгэл ерөөсөө орчигоол ингээд шүүсээ алдаад ингээд тэгэхээр 9 хитэрч чинь гэсэн үг тий. Тэгэхээр 9 сарын 15-наас өмнө хураагаад авчвал ер нь 8 сарын 10-наас 9 сарын 15 дэвэл их тохиромжтой юм байлаа. Тэр үед л ерөөсөө айлуулах их хүчээр богино хугацаанд хурдан авал ашигтай байх талтай юм байлаа. Тэгэхээр хадгалалтын хувьд яад юм болоо магадгүй одоо өвөл энэ жинсний хэрэгцээ ч бас асар ихсдэг байна шүү дээ. Тэгэхээр зөв хадгалж яаж бас өвөл хэрэгтэй үед нь бас заруул бас борлуулалтанд гараад мэдээж ашигтай байх тийм. Тэгэхээр энэ талаар за яг таны хэлсэн чи яг үнэн л дээ. Одоо чинь бид нар ингээл хураагаад авна. Өдөрт яг бүрэн чадлаараа ер нь өдөрт тонн гаргаад авдээ. За тонн жимсээ яах вэ гэхээр энд мэдээж одоохондоо бид нар энэ тог болон хөлдөөгчний асуудал байхгүй л байна л да. Тэгэхээр өдөрт нь бид нар тоон гарын жимсээ өдөр болгон өдөрт хураасан жимсээ тушааж байгаа. За тэгээд өдөрт тоон жимс гэдэг чинь бас асар их. Тий. Хүлээж гал жилдээ 8 сарын 10-наас 9 сарын 15-нд бас богино хугацаанд хүний хүчээр түүж байна. Тэгээ одоохондоо мэдээж түүх арга барилын хувьд болохоор яг л бусдын адил уламжлалт арга буюу бид нар камбан гэж хэлээд байгаа нэг ийм төмөр бэлдээл тэргээрээ шутрал дараа нь жимсээ ялгана, навчаа ялгана. Одоохондоо навчийг бол бид нар яг бүрэн төгс ашиглаагүй байна. Ер нь бол бодол бол байгаа. Мэдээж судалж байгаа, шинжилж байгаа, ярилцж байгаа. Одоохондоо жимсийг л бид нар шууд бэлэн бүтээгдэхүүн тушаах байдлаар байна да. Монголын нэг онцлог байна л да. Жимс нь ханахаас илүү сайхан амттай. Тэрийг бол би өстой 100% хэлнэ. Та хятадын цэцэрганийг амсаад үз, английн цэцэрганийг амсаад үз, германы жимсийг амсаад, орсын жимс. Ягаад ч манай монголын одоо амтанд төрөхгүй. Та зүгээр амтлахад л амтыг мэднэ.
Хөрсөндөө байдаг. Хөрсөндөө. Тэгээ энэ байгалийн онцлог. Энэ ширүүн хатуун гэдэг байгаа. Энэ ширүү хатууд чинь шалгарсан жимс нь яаж урах уу гэдэг нь яг тэр амтанда ороод байгаа шиг байгаа. Тэгэхээр таны хэлтэнчлэн бид нар тэр тухайн улс орнуудынхаа жимсийг судлаад хэрэгжилж байгаа арга технологи бас Монгол зохицохгүй байна. Ягаад гэвэл одоо жишээ нь Европын орнд болохоор жилийн 4 үйлрэл нь модон ногооноор ургаал байж байна. А Монголд болохоор тэр технологи хэрэглэх гэхээр дараа жил нөгөө модон ургаж гүйцэхгүй. Тэгээ хаттайхыг судалж байна. Ингээд тухайн орнуудынхаас судалж байгаа аль нь Монголд хэрэгтэй вэ гэж тэрийг хэрэгжүүлэхэд манайд маш том төлөвлөгөө гаргацсан байгаа. Тэгээ тэр төлөвлөгөөнд хот мэдээж эргээд нөгөө хүн хүч, эдийн засгийн байдал гэдэг тодорхой юмнууд байгаа. Гэхдээ ойрын хугацаанд бол бид нар тэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. За тэгэхээр чацарганы аж ахуй хэрэглэж байгаа магадгүй өрхөө ачуудаа ч юм уу гэртээ чацарган тариалаад тэрийн ачаанд тариулаад өөрсдөө хэрэгцээг хангая гэж бодож байгаас илэрхүү тус нэлээд байгаа хэл та. Тэгээ эдгээр хүмүүс тандан хэлэхэд юу гэж зөвлөвөр ашиг тусын талаар, ашигтай талын талаар, анхаарах зүйлсийн талаар таны зөвлөгөө өгнө. Тий одоо ингээл та нэг 0.7 хэмжээтэй нэг манай нэг газартай бай гэж бодъё. Нэг 10 муу тарьчихад таныг байтгаа танаа нэг хамаатан саданд одоо хангалттай өгөхөр жимс байна. Тэрнээ жоохон юу яагаад томхон болгоод услахыг хамгийн гол нь миний харж байгаагаар бол зуншлага ямар байна. Энэ модыг ч одоо ингээ услаад бас муу одоо гантай жил бол муу жимс авд юм байна. Энэ жил ингээ сайн болохоор сайн жимс авд юм байна. Хөтөл жимсгэн компани нь нийт 5 сортын чацарган тариалдаг бөгөөд цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр анхаарч чацарган тариалагч бусад оронтой харьцуулсан судалгаа хийн үндэсний бүтээгдэхүүнээ чанаржуулан дэлхийд дахин таниулах тал дээр анхаарч ажиллаж байгаа юм байна. Тус компани ургац хураалт явагдаад дууссан бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг чацарган жимсийг ард иргэдэд зориулан хамт олон гэр бүл найз нөхдөөрөө очиж түүн өвлийн хэрэгцээгээ хангах болон чацарган жимсний ашиг тусыг таниулах боломжийг олгосон нэгэн сайхан арга хэмжээ зохион байгуулагдаж байсан юм. За өглөө хэдэн цагаас ирээд хэдийн хугацаанд ийм их хэмжээний жимс төлж вэ? За өглөөч явахтай нэг сая өдрөл ирлээ дээ. Тэр нэг 12 өнгөрөөл. За. Тэгээд хаасан. Огнороос энэ өдий хүрт зорж ирээд эхнэр хүүхдэд дагуулад амралтаараа жимсэнд үгүй. Ер нь сошиалар мэдлээ. Тэгээд манай дүүч хэллээ. Хаасан говьд ажилтг хүүхд ирчээд ахаа энд нэг юм жимс байдаг юм байна. Чацарган. Чацарганыг одоо хүүхдүүд 3 хүүхдээ өмнөд яах. 3 хүүгээс бодоо 1-р 2-р чи эрүүл мэнд тустай янз бүрийн хиймээ арга байхгүй гэхээр л наашаа тий бүр зорж ирээд авч байгаа юм. Түүгээд л. За 3-аа ирсэн үү? Үгүй дөрүүлээ том нь байхгүй. 2 их нэртэйгээ ингээд дөрүүлээ ирсэн. За. За тэгэхээр чацарган жимс маань одоо хүний эрүүл мэндэд тасалдаад энэ хүн ихээр сайн мэдэх вэ юу? Яг юун тустай юм? Ер нь юм тустай их сайн л идэг. Адаглаад одоо бид одоогийн залуучууд ч тэгэл голцол жимс иймэрхүү чацарган идэхгүй голцол ард тамхиа хэрэглээл архиа угаал. Тэгээ нэг настай хүн шиг бөхшүүлсэн ханаас л авч байгаа юм шүү дээ. Тэгээ биений эсрүүлс их муутай сул ийм болцоо ханаа томоод ороо хүрдэг. Тэгээ багаас нь энэ чацарган чинь одоо ингээл хүүхдүүдтэй өгөөд их юм бол бас хүүхдүүдэд хөдөлмөр таниулах гэж байна шүү дээ. Дээрээс нь бас энэ чинь бас тийм ч амар идэв шээ. Түүхэд. Дээрээс нь гар орог нь галтхан тэгээ ингэж хүн хөдөлмөрлж ингэж энэ жимсэж төвөдгийг зүгээр ургасан юмыг бэлээ юмыг хүн аваад идээд байдг өгдөг бас нэгдүгээр хоёрдугаарт хүүхдүүдтэй харуулах гэж хүүхдүүдэд авалж ирчих. Тэгэл анижтайгаа ирлээ дээ. 2 хүүхдээ болоод. За таны түүж байгаа энэ аргачлаас их зүгээр юм биш. Тий энийг өөрөө хийсэн сая энд ирээд. Гараараа түүхмэл чинь бас их явдалтай их өргөстэй. Хэцүү байна. Тэгнэлтэй бас. Тэгээд энэ манай ажил дээр байдаг ч хэлэхөө юу яадаг. Чацарганы бас мод байдаг. За. Өөрөөсөө биднээс ажлаас буухтаа нэг ганц нэг аваад идэгтэл аюу хэцүү байдаг. Тэгээд нэг иймэрхүү юм сая манаштай ярьж байгаа төмөр болж байгаад хийгээд. Тэгээд л наашаа аваад ирчих зэрэг. За тэгэхээр эндээ санаа аваад ер нь ингээд холыг зорж ирээд түүжсэнээс бас өөрөөсөө хэрэгжүүлье. Хашаа хороондоо харийг гэсэн одоо бодолд хөрж гин үү яаж? Тий, харин одоо нэг өхрөөнүүд энэ чацарганы модыг бас сая наашаа манай хүн түүж байхдаа хэлж ин л да. Энийг ер нь аваад гэртээ үржүүлээд тий
жишээ олныг хөгжүүлээд гэр оныхаа гашаанд гашаа хорондоо үржүүлчих юм бол баг хэрэг юм уу та сайн байна гэсэн юм ярьж. Би бас тиймэрхүү дотор бодож лээ. Нэг чатарганы мод ер нь гэртээ нэг тарьсан байж хаад ер нь болохгүй буруудахгүй юм байхгүй л дээ. Тэгээд өвөлдөө арттай ч юм уу эсвэл өвөлжингээ буцалгаад шүүсний уулгаад ах чи хөөхтүүд чинь адаглаад ханаа том өрөхгүй штэ. Ирсэн бэ? Хагийн өмнөрсөн. Цагийн өмнөрсөн. За, хэрэг жимс түүж. Маш их жимс түүж. 10 литр жимс түүж штэ. Тийм үү? Цагийн өмнө ирчээд үү? Хідүүлээ. Олвол. Оо, за маш мундаг штэ. Хэцүү юм бэ нү? Яаж ийн түүхэд? Зүгээрээ. Болж гин үү те? Цэцэргэн дортой юу? Уртаа хацарган бол хэрүүл минь сайн болохоор. Зөв. За олон юм их жимс түгээрээ дархлаа сайжруулаарай. За баярлалаа. Үнэхээр амттай шүү. Шал ууштай. Хэлээд явах. Тэгэхээр одоо энэ хүний биед ашиг тустай энэ сайхан жимсийг манд дэлхийн зах зээлд гарахад одоо ямар зүйлийг анхаарах хэрэгтэй юм бол энэ тал дээр юу яаж ижлөө зүгээр гэж тавдаж байна. Тэг яг ингээд одоо бид нар нэгэнтээ ингээд жимс тариад, хураагаад, нийлүүлээд өөртөө бүтээгдэхүүн хийх байгаа ч гэсэн яг жимсийг одоо ингээд бүтээгдэхүүн одоо түүхийд болгож гаргаж байгаа хувьд болохоор манайд хөрсөн байна, жимсэн байна, хамгийн амттай цэцэргэн байна, бүх сортынх нь байна. Тийм болохоор хүн болгон тариалаад идэг. Тэгээд яг даацтай хэмээн дэлхийн зах зээл дээр гаргах юм бол мэдээж одоо монголчууд одоо бүгд цэцэргэн мэдж байгаа. Дэлхийд бол тэр болгон цэцэргэн гэд мэдээд байхгүй. Тийм болохоор нэгэн тийм агуулмт витамин агуулмж янз бүрийн өндөр витаминлэг хамгийн сайн жимсгээд бүгдээр мэдээд байгаа чинь цэцэргэн тарьж байгаа аж ахуй нэгж байгууллагууд, хувь хүмүүсүүд, судалгаа шинжилгээ хийдэг улсууд бүгд нэгдээд ер нь ингүүл нэг одоо га газараас ийм жимс амхаар юм байна. Монголын нөхцөл тэгээд энэ бүх судалгаа шинжилгээ хийсэн улсууд нь одоо тариалж байгаа бид нартай хамтраад тэгэх юм бол бид нар дэлхийн зах зээлд гаргахад бол нээлттэй чөлөөтэй байгаа. Тийм болохоор одоо чинь манайх бол одоо хөтөл жимс гингээд пэйж хуудас байна. Бидэртэй холбогдох хуудас байна. Ингээд хоорондоо ингээ хамтраад байгууллагын туршлагаа солилцоо тий. Яг тэр л дутагдаад байгаа. Хэрвээ тэгж чадах юм бол одоо гэхдээ дээгүүр шинжилгээ судалгаа хийдэг яамнасаа ч дэмжиж ингээ нэгдсэн нэг хөтөлбөр мэдээж хэрэгжиж байгаа л да. Гэхдээ арай өөр бид нар шиг тарьдаг улсууд нь хоорондоо нэгдээд нэг газараас хэрэг жимс авах боломж байна Монголд тий. Тэр бүх судалгаа шинжилгээг Монголын хаврсан судлаад тэгээд дэлхийн зах зээл дээр гарах тал дээр хамтарч судалгаа шинжилгээ хийдэг улсууд тэгээд бүх байгууллагууд хамтарч ажиллах юм бол манай цэцэргэн бол дэлхийн зах зээлд гарахад бол бүрэн чөлөөтэй. Ягаад гэвэл удам сайхан газар байна, ус мөрөн байна, ажиллах хүчин байна. Мэдээж хураахад бол газар шороо байна тий. Тэгээ мэдээж одоо ингээд хурааж хахад бид нэг юм төмөр бариад бүгдээрээ л дараад байгаа. Хаач юусэн тиймэрхүү. Тэгэхээр Монгол орнд адил нийлүүд ингээд илүү сайн технологи нэвтрүүлэхийн тал дээр болохоор гадаадын байгууллага цэцэргэний холбоогоор дамжуулаад ингээд бид нар ч гэсэн нээлттэй тэгээд бүгд хамтарч ажиллавал энэ Монголын цэцэргэн байна. Дэлхийн зах зээлд гаргахад одоо жимснэгээд бэлингээд та бидний хүлээгээд ивж шүү дээ. Тэгэхээр одоо амт чанарын удаас нэрээ шалгарсан гэдэг. Тэгэхээр гарах юм бол ер нь бол тэр дээр бол өстой яриад байх юм баг. Одоо ингээд та бид ингээд амсаад ингээд өөрөө ирэхгүй ингээд тамшаалаад гэж байна. Жишээ нь одоо английн цэцэргэнийг одоо ингээд очиод үзээд ингээд амтахад бол сайхан илүү том, илүү гоё харагдаж байна. Гэхдээ амт нь айгуус бол баг цэцэргэн мөн үү гэмээр. Тийм өөрөөр ялгаа шал өөр юм бас хөрсөн ялгаа одоо тэгэхээр энэ дотор одоо энэ мөн жижиг юм дотор хичнээн ямар их агуулгаж витамин агуулгаж Английн бараг 10 жимстэй тэнцэн Орсын одоо 5 жимстэй ч гэдэм юм ингээд манай жимс бол байна л да мэдээж. Гэхдээ тэр судалгаа шинжилгээ хийдэг улсууд нь бас өөр хариулт өгөх л байна. Гэхдээ ямар ч байсан бидний зүгээр ингээд амтлагын хувьд бол маш өөр. Бас нэг одоо чатарны маань ашиг тустай тал нь бас нөгөө байгаа газрын бас чимгэлж чаддаг давхар дээрс нь цөлжилтийн асуудлыг зогсоодог гэдэг байгаа чинь нэг тэр бол маш том асуудал. Одоо энэ 52 одоо бол Сэлэнг аймгийн сайхан сун гэж газар зогсож байна л да. Одоо захиргааны хувьд бол тэгэхээр энэ маань ингээд 50 60 70 оны үед бол хүн явж болохгүй тийм бургастай. Хүн явах байтугай адуу малч явж чаддгүй тийм шигүү борхостой байсан газар гэж байгаа байхгүй. Би нүдэндээ итгэхгүй байгаа. Одоо харахаар бол манай модноос гадна ус газар нь бол ерөөсөө хоосон яг энэ ийс харагдаж байгаа зүйлийг яг энэ чинь зуншлах сайхан болохоор сайхан харагдаж байна л. Түүнээс тийм сайхан модтой байсан газар хийж байгаа шүү дээ. Тэгээ ингээ харахаар л ерөөсөө цөвчд буюу мод чинь өөрөө газрын одоо цэцэргэний мод аа
газрын хөрсийг сэргээд уус татна ингээд ерөөсө эргээд нөгөө байгальтай айгүй их үг дүн өгдөг өгөөчтэй ингээд чи юу хэлэх гээд байна гэхээр хүн ардтай өгөөчтэй байгальд хийдэ өгөөчтэй бид нар бол нэг ёсондоо бас нэг тодорхой хэмжээний бас байгаль орчиндөө бас эерэг нөлөө үзүүлээд бас тэр утгаараа бас сэтгэл амард юм аа. Монгол орны зэрлэг чацарны найрлага нь бусад орныхтой харьцуулахад биологийн идэвхт байцаараа хамаагүй илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. За энд маань яг ямар төрлийн сортууд байна вэ? Энд одоо үндсэндээ 4 төрлийн сорт явагдаж байгаа таригдаад байгаа. Одоо яг энэ харагдж байгаа сортч нь болохоор юу байгаа шүү. Монгол сорт, Орос сорт яваад байгаа. Оросын 2 сорт, масличны, сахарны 2 сорт явагдаж байгаа. Чойский сорт бол энд ховорхон байгаа юм. Тэр онцлог нь юу гэхээр нөгөө өргөстэй өргөсгүй гэдгээрээ байгаа. Дослог, жихэрлэг агуулмжаараа байгаа. Хүний бие болохоор угаасаа жацарган жимсийг бол нөгөө эрдэс агуулмжаараа өндөр байдаг учраас хаан жимс гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ чинь юу гэхээр нөгөө ус талынхан чинь их жацарганд өссөн улсууд учраас тэнд их гоё. Тариалт нь гол тариалт нь тэнд идэв шүү дээ. Битүү байдаг. Их ургамдууд ер нь Монголд бол гоцоо Монгол жацарганы тарцвал тэндээс тарсан. Тэгээ яг хөө сэлэн мэлэнгээр ургадсан шүү дээ. Зүүн бүрэн баруун бүрэн гэдэг. Тэгээ энэ жацарган чинь ургадаг газар нь тэрэнд байгаа хүмүүс нь хүртэл ийм тамиртай, шүрмжтэй, шанттай бөхцүүд голцоо гардаг. Тэгээ би боддог энэ яасан гэхээр энэ жацарганы эд шид болоо гэж. Бас нөлөө байж. Тий, нөлөө авах гэж боддیں۔ Тамир тэнхээ одоо эн чин дандаа С витамин. Тэнд ч мал нь энийг идэж байгаа ус ундаандаа орж байгаа. За жацарган тариад байгаа улсууд бол яасан гэхээр Монголыг тарьж болно. Монгол жацарган бол яг болцоороо болно. Тэгээд түүхэд одоо зарчуугаар нь түүдэг өргөстэй учраас өглөө үүрээр ч юм уу түүдэг. Орос төрлийн энэ гадаад төрлийн сортын жацаргнуудыг ч болохоор гараараа юм уу тусгай бэлдсэн багжаар түүх хэрэгтэй юм байна юм шиг. Тэгээ өргөсөндөө байна уу? Модондоо байна уу? Өргөсөн яг нөгөө бас өөрийгөө аюулгүй байдлаа бодоод багжаар түүнэ гэсэн үг байхгүй. Зүгээр жимснийх нь өөр нэг ургамлынх нь онцлог болохоор чинь Монгол сорт чинь болохоор Монгол цаг хугацаанд зогцсон. Яг намар 11 12 сард түүхэд яг ид болдог. Наан нь болохоор энэ Оросын сортууд чинь наан болцдог, зарим нь болцсон болоод одоо амтын шуу тэгэл хүн дүүгээд ингээд хэрэглэдэг. Тийм байна. Энэ одоо хэлбэр төрсөн үед өөр байна л да. Энэ болохоор ингээд бөөрийн хэлбэртэй хаа цаан ч одоо зөөвөн хэлбэртэй жишээний тий хэлбэр нь онцлог нь бас өөр. Энэ сортороо тэгээд яг ялгаа нь ач тус нь яг ямар амьд юмэр байглаа гэдэг. Сорт нь гэхэд одоо энийг бол Орос энэ масличны сорт байгаа даа. Энэ сорт чинь болохоор үндсэндээ тослог ихтэй. За тэгэхээр энэ чацарны тос гаргаж авахд илүү дөхөмтэй. Нөгөө сахарны сорт нь болохоор чихэрлэг нэх. Монгол сорт чинь болохоор тий ялгаагүй л дээ. Ер нь тосыг аваад дэвтэрэг ундаа хийд юм шиг байна. Энэ Монгол сортыг чинь болохоор нэг хүчлэг ачид ихтэй гэж үздэг байхгүй юу? Илүү хүчлэгтэй. Агуулмж өндөртэй. Тэгж бас ангиллаад байгаа юм. Ургацсан жимснийх нь хэлбэр болохоор гадаад сортууд нь ийм Оросын сортууд нь голцоо ийм 100 дуу. Том бэлцэр тий. Том жимстэй байгаа. Монгол сорт нь болохоор ийм бөөрөнгийн довч хэлбэртэй, жижиг жимстэй байгаа, том жимстэй байгаа. Чацарган жимсээ маань ер нь тариалахад юу гол нь анхаарах хэрэгтэй. За тариалахтаа бол үндсэндээ цаг хугацааг нь анхаарах хэрэгтэй. Тэгээ гаднаас тарьц худалдаж авбал үндэс сайтай тэгээд яг шаардлага хангасан яг 2 настай тарьцаа аваад тарина. Заавал том тарьц аваад ингээд жим сургуулаад идэнэ гэж бодохоор тэр мод маань ургах чадвар, дасгах чадвар нь жижиг сайн байдаг учраас болж өгвөл тий 2 настайгаа аваад тэгээд найдвартай газраас аваад хоорондын зай хэмжээг нь баримтлаад ямар хэмжээ зайтай байх вэ? Үндсэндээ 3 м зайтай байх хэрэгтэй хоорондоо. Игний хооронд болохоор чинь 4 м юм уу 3 м дундуур нь машин явах зайтайгаар ингээд тарина. Ахын нөхцөл явган хүн биш бүр машин явах хэмжээ. Нэлээд өргөн зай гарах тийм ээ. Хашаа хороо ахуудаа тарина гэх юм бол ерөөсөө хоорондоо 3 м зайтайгаар ингээд тарихтаа яасан гэхээр 10 модонд нэг 90 мод. За 90 модын хаана одоо тарих хэрэгтэй? 90 модын салхин тэр чиглэлийн харж байгаад хаанаасаа салхитай байна тэр салхиныхын дээр нь тарина. Тэгээд салхины хэлбэлцэж одоо байнга л өөрчлөгдөж байна шүү дээ. Иргэдэг бол 10 мод тарилаа гэхэд дунд талд нь тарьж болно. Тэгээд дунд нь тарьчих юм бол угаасаа тэгэл салхины эргэлтээрээ тоос хүртэн. Тоос хүртэж явах үед нь анхаарах юу вэ гэхээр усалж болохгүй. Дээрээс нь
Салхи юм гараад байвал бас ургаалт нөгөө жимсний тоос хүртэх нь басах талтай байдаг байхгүй. Тэрнээс биш заавал техник гэсэн нотлогоо бол байхгүй. Зүгээр яг тэр үед нь бороо эсвэл өөрөө дээрээс нь услахгүй үндсэнд нь услана модыг. Тэгээ хавар намрын цэник услахыг модоо тарьцсанд бол бүр хангалттай хийх хэрэгтэй юм байна. Тэгсэн байхад бол тэгэл үндсэндээ чацарга нь бол өөрөө ургаад өөрийгөө төлжүүлж ургадаг хамгийн чадвартай ургамал гэж үздэг байхгүй. Энд чинь сөөгөлдөө. Чацарга чинь мод гэх шиг зүгээр сөөг гэдэг байхгүй. Тий. За насжилтын хувьд одоо ямар байх вэ? Насжилт бол үндсэндээ эн чинь өөрийгөө нөхөн төлжөөд ургах чадвартай гэдгээр хэдэн жил ч наслана гэсэн үг. Өргөж өгөөд. Тий. Услаатай байгаа л ингээл ургаал яваад байна гэсэн үг. Ганцхан энэ чацарган тарьж байгаа хүн нэг ишин дээр л ургуулах хэрэгтэй. Нэг модон дээр. Ингээд салаадаад ингээд ишөө ургаад ирвэл тэрийг үү? Тэр доороос сэжим гэж ургадаг, үндснээс нь эргэн тойронд нь ургадаг. Тэр сэжмүүдийг ерөөсөө ургуулж болохгүй. Авах хэрэгтэй. Тийм, тайраад эсвэл өөр тийш шилжүүл суулгаад ингэх юм бол уг модонд маань нөгөө ургах хэвээр жимс нь ургана. Яг бүтэн 7-8 дахь жилдээ бол тэр 10 ил жимсээ өгнө шүү дээ. Чацарга нэг юм чацарганаас чинь 10 ил жимс авдаг байхгүй. Тий, 10 кг. Тэгвэл тэрийг авъяг үл сэжим ургуулахгүй нэг ишин дээр ургуулад сайхан модоо тогоолоод чийг усаа хангалттай өгөөд тогоонд одоо чийг усаа өгнөш дээрээс нь услахгүй. Тий, дээрээс нь услахгүй. Хангалттай чигийг бол яаж өгөхөөр яг тогоогийн дүүртэл ингээ сайхан өдөр болгох юм. Үгүй, өдөр болгох услахгүй. Модыг бол үндсэндээ явуулна ургалтын хугацаанд чинь нэг 6-аас 8 юм уу? За нэг гантай жил нэг 10 хэд удаа л услах хэрэгтэй байхгүй 12 удаа ч юм уу. Тэгэхээр сард 2 удаа гэсэн үг байхгүй. Гэтэл манайхан ч болохоор өдөр болгоо услаад өнгийг усалчаад байгаа байхгүй. Өнгөн дээр ингээд чигтэй доошоо үндсэндээ чиг авахгүй байгаа юм. За зөв. Тэгэл ургуулад. Тийм, дутуу услаагаа бол дутуу хийчихсэн. За магадгүй ингээд тогоон дотор усаа дүүргчлээ модныхоо тогоонд. Тэгжэл мэдээ шингээд уусаад дараа нь дахиад нэмж услаа гэсэн үг юм байна шүү дээ. Тий, бүр тэгээд сүүлдээ ус нь ингээд бялхаад орхоо байсан ингээд хандсан үед нь одоо нэг услаа гэсэн үг байхгүй. Тэгээд тийм мэтэр сардаа нэг 2 удаа услаад юм уу? За гантаа гэж үзвэл 3 удаа услана гэсэн үг. Тэгэхээр услага бол харьцангуй нэг их биш. За тийм. Яг цэцэг ингээд нэг хавар тоос хүртэн 5 сар гээл яг тоос хүртдэг цаг нь байхгүй. Тэр үед нь услагаа нэмж өгөн жимс үүссэн үед бол жимсний хөөрхөн бондоонууд өөрчлөхээр нь услагаа нэмээд өгчнө. Тэгэх юм бол тэгээд бүр гоё болно. За 2 усалдаг байсан бол 3 болгодог ч юм уу жишээ нь тий. Услагаа бол нэлээд сайн нэмж өгнө. За тэгэхээр хөрсний асуудлыг бас сонирхох гэж бодлоо. Ямар хөрсөнд ургадаг юм? Үндсэндээ элсэрхэг одоо манай энэ хүндий бол үндсэндээ элсэрхэг хөрстэй. Энэ яг чацарган тарихад тохиромжтой нутаг. Харагдаж байна л баяр шээ. Нэлээ харагдаж. Алим тэгээд одоо өөр бос төрлийн том тийм жимснүүдийг харахад бол энд бол боломжтой. Дамаа чацарганд бол яг таарсан нутаг байгаа. Тэгэхээр тийм хөрсөнд тарин хитрхи доор суулгахгүй ямар ч хөрсөнд байсан гэсэн нэг 7-10 см л доошоо суулгана. Тэрнээс доошоо бол хэрэггүй. Хитрхи дээр суулгахгүй. Зарим улсууд чинь үндсийн дээр нь гаргаад болцсон энэ төр байдаг л да. Тэгээд мод тарих гэж байгаа бол авсан хүнээсээ заавал сайн зөвлөгөө аваад бүр бичлэг хийгээд ч юм уу тэгээд ингээд тарих юм бол жимсийг бол хашаанаасаа л идэх гэсэн үг байхгүй. Чацарган жимс нь тосоо хальсандаа болон үр шүүсэндээ хүртэл агуулж байдаг. Чацарганы тос нь хорт хавдар, ил болон далд чарах, элэг уушиг зэрэг эрхтнүүдэд чухал юм болдог байна. Мөн навчийг нь ч ангаах хаан тэрэлдэг билээ. Чацарга нь ургах орчны нөхцөлд амархан дасаж хурдан ургадаг ургамал юм. Мөн манай улсын хувьд чацарган жимсний хэрэглээний ихэнх хувийг импортоор хангаж авдаг байна. Тиймээс манай оронд чацарганы асар том зах зээл байгаа нь харагдаж байгаа бөгөөд чацарганы аж ахуй эрхэлснээр улс орны эдийн засагт эерэг үзүүлэлт үзүүлэхээс гадна амжиргааны түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндэд анхаарах, байгаль орчноо хамгаалах зэрэг олон талын боломжийг олж харж болох юм байна. Хүн болгон тэгээ амралтын дайлгуулаад тэгэл ирцгээж байна. Хүмүүс их ирж байна. Маш их ирж байна. Маш их ирж байна. Сая 2 амралтаараас зөндөө хүмүүс ирлээ. Өө за. Тэгэхээр танайх одоо маш олон хүмүүс ирж байна л да. Тэгээ хараа голын ирэг дээр байрлаж байгаа учраас голтой ойрхон мэдээж гол ус мөн одоогийн мэлэр үертэй байгаа. Тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд ч маш олон харагдлаа л да. Тэгэхээр аюулгүй байдлын тал дээр танай байгууллагын зүгээс яг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Гол үерээс юу агараа гэж гол усны үерээс хүүхдүүдэд битээ оруулцгаараа гэдэг. Тэгээд бас мод зод туулахыг бас хүмүүсийг гар үсгэн орохт нь гар үсэг зоруулж
одоо аюулгүй байдлыг хөлөр хамгаалсан тийм гар үсэг оруулж байгаа. Нарийнсан их сайхан өдөр нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ хараа гол ирэг дээр орших хөтөл жимсэн компани чуугаас үзэгч та бүхэндээ хүрлээ. Ингээд нэвтрүүлэг маань төрөөд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.